Нэг. За тэгэхлээ. Хай балаагаар. Тэр балаагаа яхаа гэж. Би сая наадмын нээлт үзээд наадмын нээлт амар гойсон байна. Тэгээд та нар сайхан наадмаас ингэж найдаж байна. Тэгээд намайг үсдэг балаагаа нартаа сайхан наадсан биз дээ гэж хэлье. Гэх юм юу сайхан наадсан биз дээ. Би яг нөгөө нэг наадам гэдэг зүйлээс холгоод амар олон жил болцсон. Ер нь л ерөөсө баг сүүлд би наадмаар стадион энтер баг хизээ орсноос санахгүй яг үнэ өгсөн. Тийм. Тэдний сая наадмаар харин манай Монголд юу ирсэн юм биш үү? Солонгос ерөнхийлөгч их нэртэйгээ альчсан юм байна. Тэгээ би тэрийг бас л өнөөдөр л мэдлээ. Facebook дээр явж байгаад бичлэгийн төр үзээд тэгсэн чинь харин надад нэг амар юм шал сонир мэдрэмж төрүүлсэн нэг юм сонир мэдээ явж гин. Тэгээ би бас ингээд ганц нэг юм ухаад үзлээ л тийм. Тэгээ тэгсэн чинь харин манай Монголын наадмыг үзэхээр Солонгосын ерөнхийлөгч их нэртэйгээ хамт ингээд ийм одоо юу гэх юм бэ? Айлчлал хийсэн юм байна. Тэгээд манай ерөнхийлөгчтэй хамт сууж байгаад ингээд манай наадмын нээлтийг үзсэн юм биш үү? Тэгээд манад нэг 2 хоног Ибак Самуэль гэх шиг болсон. Тийм 2 шөнө 3 өдөр аялал хийсэн юм шиг байна. Аялал гэх юм уу? Одоо тэр одоо төрийн уулзалт гэх юм уу? Замартаач миний мэдгүй салбарын байгаа юм л да. Тэгээд ямартаач би тэр юуг нь харлаа. Ямартаач хуусаад идэх ялчсан өөрийгөө. Би тэр мэдээг үзчихсэн чинь би одоо энэ доор ингээд бичлэгээр оруулах та нар одоо харж байгаа юм. Яагаад юугаас болоод би гинт ийм бичлэг хийх болов? Уул нь өөр бичлэг орох байсан. Тэгээд би гинт энэ амар намайг стресстүүлээд би энэ талаар ингээд бичлэгч оруулмаар санагтаад би хар шүн ингээд нойрд дөрний маргичрэг царайтай юмгаа сууд бичлэг оруулж гин. Тэгээд надад адилхан бодолтой хүмүүс амар их байгаа гэж би бодож байна. Яг л би өөрөө Солонгост маш олон жил амьдарч үтсэн хүний хувьд солонгосчууд ийм том алдаа хийж байгаа дээр амар жоох юм ундууд цухалдaltaй, уурттай ч юм уу, одоо юм гомдолтой ч юм уу. Тийм байна. Яасан бэхлээр одоо энэ бичлэг доор дан дээр чимээгэж би энэ бичлэгийг оруулах хайлтгам. 일정을 마무리한 이 대통령은 오늘 오후 귀국합니다. 몽골 울란바타르 현지에서 최유경 기자가 보도합니다. 이재명 대통령은 몽골 국회의장과 총리를 차례로 만나 정상회담 합의 이행 뒷받침을 당부했습니다. 특히 희토류 등 핵심 광물 공급망 협력에 대한 이행을 요청했습니다. 경제 교류나 아니면 핵심 광물 협력이나 광위산업 분야 협력 등도 총리께서 잘 챙겨주시면 좋겠습니다. Цаашдаа энэ ажлыг урьдчилуулахад анхаарна. За манайд бол түүхийд байгаа. Тэгэхээр үүнийг одоо дахин боловсруулах чиглэлээр Солонгосын ноу-хау технологиг ашиглах чиглэлээр бол хамтарч ажиллахтай баяртай байна. 이어진 후렐수 몽골 대통령 주최 국빈 만찬에는 우리 경제개인사 40명이 참석해 양국 경제협력 강화 방안을 논의했습니다. 이 대통령은 후렐수 대통령에게 국궁 세트와 스마트워치를 선물로 건넸습니다. 국빈 방문 마지막 날인 오늘은 몽골의 최대 국가 행사 나담 축제에 주빈으로 참석합니다. 우리 정상이 초청된 건 이번이 처음인데 이 대통령은 후렐수 대통령과 함께 개막식을 관람하고 활쏘기 등 다양한 전통놀이를 체험할 예정입니다. 양국의 문화교류 또 정상 간 친교를 한층 더 다지려는 취지입니다. 이 대통령은 후렐수 몽골 대통령 부부와 고별 오찬을 가진 뒤 오늘 오후 귀국길에 오릅니다. 울란바타르에서 Солонгосын Keybase гээд баш том телевизийн бүр Солонгосын баг урдаа барьдаг номер 1 телевиз гэж хэлгээд баг хэлсдэхгүйгээр тийм том телевиз байхгүй юу. Тэгсэн чинь Keybase телевизэр манай Монголын наадмын нээлтэнд Солонгосын ерөнхийлөгч одоо ингээд Тэтгэврийн орж яана гэд ингээд яваад ирлээ их нэртэйг хамт гээд ингээд тэгээд ийм гой Монголын наадам ийм гоё юм байна гэд Монголын наадам гэж хөгжэн ийм байна гэж ярьжсэн аа. Гив гинтгийн ингээд энэ жилийн наадмын нэвтрүүлэг хүргэж. Тэгээд энэ бичлэг нь өвөр Монголын энэ жилийн наадам юм уу? Хизээг юм би бол мэдэхгүй байна. Гэхдээ гинт ийм өвөр монголчуудын наадмын бичлэгийг ингээд оруулаад гаргацсан байгаа байхгүй юу? Энэ надад тэгээд яг ямар зоригтой ингэж байгаа юм бол бирс ойлгосонгүй мэдэхгүй ингэ гэж одоо баймаргүй бүхлөтэн тэр том телевизчүүд энэ яг энэ өвөр монголоо одоо өвөр хятадын монголоо нэг үл зөв манай ар монголоо гээд ядаж хүнээс асуугаад юм ядаж нэг Монгол таньдаг хүн байгаа илүү тийм ч өдөр мэдээгээ бэлтгэж байгаа хүмүүс мэдээж мэрэгжлийн өчнөө олон жил бэлдсэн мэрэгжлийн байна үсттэй. Тэгж хат ийм том алдаа гаргасан байна. Тэгээд энэ надад бүр амар тэнэг санагдлаа. Тэгээд энийг хараад өчнөө олон хүмүүсээс ууралсан байна надад адилхан мэдээж. Ягаад тэгж юм хэр солонгосчууд өөрсдөө амар мухай бүли хийдэг амар мухай дээрэнгүү хин нэг ингээ буруу зүйл хийхээр нь бүр ингээд газарт ороолоод бүр манай монголчуудаас амар бүр ингээд бүр хамаг амьдралын сүрлээд бүр ингээд бүр тараад бутраагаад бүр дэглдэг заяа бүр
хөлөөр нь толгойг салтанд навчуулаад бүр бол улын гохрол шиддэг заяа бүр хідэн жүжигчин дуучин хин бугаанч байсан өстө бүр тоог нь хөмрөөдөл өстө гэр шатгаа хийдэг хүмүүс ахгүй гэр оронгүй бүр зээлтэй болтол хийдэг. Солонгосын тэр бомт номер 1 тэр бомтон байсан ч гэсэн бүр солонгосчууд ч нөгөө жагсаад тугаа барьж орил хүсрэн байгаад бүрстэ айл амтэлэг самардаг байхгүй юу. Тэгсэн чинь энд КБС гэдэг телевизээр манай Монголын ийм гоё том улсын маань ингээд бүр хамгийн ингээд гоё хүндтэй том баярыг ингээд сурвалжлаад ингээд гаргаад манай ерхийлэгч очлаа бла бла ууа гэдээ ярьжсэн нэ. Бисэн тэр өвөр Монголын наадмын бичлэгийг гинт ингээд гаргаад ингээд өвөр Монголд очиод ирсэн юм шигээр ингээд юу ч болоог юм шиг ингээд гаргаж ин тэр надад бүр ингээд oh my god what the hell би бүр ингээд тэгсэн хэрвээ яад би нэг ярьсан бэ гэхлээр бас нэг том шалтгаан байна. Хэрвээ монголчууд бид нэр одоо жишээ нь солонгосын одоо жишээ нь цагаан сар солинор манай монголоор бол цагаан сартай адилхан нэг юм солинор баяр байдаг байхгүй юу. Тэр баяраар манай нөгөө мөхөр ерөөлөгч нэртийг гүйчээд ингээд өө ингэж гоё тэмдэглэлт юм байна. Ямар гоё юм бэ гэд ингээд явдсан чи манай Монголын үндэсний телевизээр гаргахдаа ерөөлөгчийн ингээд манад Монголд уулзалт хийж байгааг нь гаргангуудаа цагаан сарынхын тэмдэглэж байгаа баяр ёслолын үйл явдлын юу хойд солонгосын хүмүүсийн бичлэгийг ингээд зургатаараа гаргах юм бол солонгосчууд бүр галзуур нь төхөө бүр алж хитэн баг нөгөө солонгос тамирчид гэдэг манай монголчуудыг аягуул баг хөөгөөд баг өргөөд гарган заяа баг бүр аимшигтай бүр тэгэхэр хүмүүс ахгүй юу бүр би бүр тэр нэг олон жил амьдэрсэн хүний хувьд бол ер нь шууд ингээд хэрвээ манай монголчууд одоо жишээ нь солонгосын талаар нэвтрүүлэг бэлдэж байгаа. Өнгө солонгосын цагаан сараар манай ерөнхийлөгч очлоод ингээд ийм 3 хоногийн 2 шөнө 3 өдрийн аялал хийгээд ингээд хүмүүстэй уулзаад ирсэн. Тэгээд энэ солонгосын цагаан сар ингээд тэмдэглэлт юм байна гэсний шууд өмнөд солонгосын биш хойд солонгосын цагаан сар тэмдэглэж байгаа тэр хойд солонгосчуудын бичлэгийг ингээд тавих юм бол солонгосчууд бүр за баг одоо баг манай нөгөө ерөнхийлөгчийг нэртэй навд үлдсэн байгаа даа тийм бүрсэн. Хөвдөгс өвдөд уучлалахгүй гэд бүр аяг бол гарахгүй улсаасаа тийм амар хэмжээний хүмүүс шүү дээ. Тэгсэн чинь өөөө сайхан манай Монголыг яаж гаргаж давуу дараа. Өвөр Монголын бичлэг. Гэхдээ өвөр монголчуудыг гаргалаа гэдэг дургүй байгаа юм биш мэдээж манай чинь одоо бас нэг юм манай Монголын хүмүүсээ солонгос өмнө солонгос хоёр хоорондоо юм бифтэй дайнтай бол биш шүү дээ. Гэхдээ бид нар хятадтай дайнтай чашин ийм хятадтай ингээд харамж муутай байдаг тавьдсан өвөр монголчуудаас ингээд ерөн чанцаа тусдаа гэдгээ угаасаа амар баян өвөр монгол яагаад гэвэл хятад ингээд харьяалагддаг учраас одоо ингээд үндсэн хуулиараа тэгэхээр өвөр монгол гэж хэдий байдаг ч гэсэн ерхүүдээ яг манай ар монголчууд бол өвөр монголыг жоохон хятад гэж хараад идэг шүү дээ. Гэхдээ энэ бол өвөр монголчуудаас болж байгаа юм биш зүгээр хятадын харьяат учраас бид нар жоохон тэрнээс жоохон ингээд яагаад идэг тусдаа шүү гэдгийг баян зарлах гэдэг. Яг л одоо чинь бид нар ч гэсэн өвөр монгол шүү гэж өвөр монголч гэсэн яг юм тийм Монгол тийм бид нар бүгдээрээ Монгол гэл ингээл юм шууд хятад руу ингээд уусаад орж байгаа юм шиг тийм мэдрэмж надад бол байгаад байдаг. Би өвөр монголчуудад адилхан хайртай мэдээж бас бидний манай мах цусны тасархай гэж байгаа шүү дээ. Дүнгүүт яг хятадаас болоод бид нар ингээд нэг яг тиймээ би ингээд адилхан монгол хүн үжилж чадахгүй. Энэ хүн бол өвөр монгол юм. Би бол ар монгол гэдэг юм тусдаа юм манайх бол юм тусдаа монгол бүр ингээд тусгаар тогтсон улс гэдгийг бүр ингээд зандаад нэг зарлж хэлдэг шүү дээ. Тэгээ тиймээс зүгээр л энэ мэдрэмж надад амар юм солонгосын тэр мэдээг үзээд амар саяхан үзүүлсэн мэдээг үзээд байвал тэгэхээр амар муухай санагдаад тэгээ би бүр ингээд дотроос нөгөө нэг юм бүр юм ингээд юу гэж хэлхийг ойлгохгүй юм. Ерөнхийдөө ямар ч тааш надад амар муухай санагдсан. Тэгээд надад адилхан хүмүүст амар олон хүмүүс муухай санагдсан гэж би бодож байна. Тэгээд би угаасаа амар хурдан ярьдаг уучлаарай. Тайлбарлах стресстэй гинт амар стрессэнд амар бичлэг хийгээ тэгээд одоо би ингээд сөө баг халтуулцтай баг янзлахгүй чигтээ орох байх гэсэн. За тавьширчлаа. Гэхдээ би ер нь бол солонгосчуудыг олон жил солонгост амьдарсан хүний хувьд солонгосчуудын ерөнхийдөө ямар хааш сантай ямар хум тийм майндсеттэй энэ төр гэдэг ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс гэдэг би ерөнхийдөө бол гадарлан. Тэгээд ерөнхийдөө манай хамгийн гоё наадам болсон хамгийн гоё баяр болсон наадмын талаар ингээд нэвтрүүлэг бэлдээд манай ингээд ерөнхийлөгч зочлоо барьлаа гэж амар гоё гаргаж яснаа өвөр Монголын наадмын бичлэгийг тэр дундаа хавсгаж оруулсан байгаа нь бол надад амар муухай санагдсан. Миний амар дургу хүргэлээ. Тэгээд надад бол бас ингээд амар муухай сэтгэл төрсөн. Тэгээд би тэрийг одоо ингээд YouTube сог дээр оруулж та нар ч гэсэн надтай адилхан муухай мэдрэмж төрсөн өмсөндөө байгаа гэж би бодож байна. Тэгээд би битэсгүй имжлэг хийлээ. За тэгээд дараагийн имжлэр болцлоо баяртай балаа нар минь. Би ч гэсэн хайд иймэрхүү юмдэр стресснээ чаавас ч адилхан худлаа Монгол юм байна да. Тийм тэгсэн шүү.
Яа би нэг бүр ингэ хүнтэй хуваалцах гол бүр яг ингэ бүр бачуураад ёо яаж байгаа юм бэ тий бүр арич тий энэ одоо албартал туу гэж бодоод би бүр за одоо би ингэ стресстэй байвал улам илүү ингэ яриад байгаа юм шиг байна. Яа өөр гоё юм ярих юмсан гэж нэг 10 минут бичлэг хийчихсэн. Ядаж та нартайгаа хамт. Гинт айгу баярлаа гэсэн одоо ингэ амар хурдан баг ингэ 2-3 минутанд амар олон юм гуцчихсан. За бай. Гэхдээ зүгээр л яагаад ч би ингээд амар стресстэй түрүү. Тэгэхээр юм бүр амар стресстэй. Тийм. Надад амар хэцүү байна. Би зурхантай уйлж байна. Яа, хөөс мөс гоожод би бүр айгу бичт их орно гэсэн юм шүү дээ. Ч тоо. Бараг л зүрхээр баахан ч тоо. Энэ амар стресс нэм санаа мэдрэмж төрөө тэрийг ингээд ганцаараа хатгалаад гадаад амьдардаг хүмүүс аягүй эсвэтг юм биш үү? Одоо энэ хар шүн олж ч мэт рейд рүү залгаад яана гэж тийм мэдээ уншлаа. Би бачрууд нарих уухгүй гэлтэй биш. Нарихтар суухгүй юм ч нөө. Би амар архитар суудаг ч шүү гэсэн. Тэгээд архинаас хол хүн тамхинаас хол. Тэгээд би ч одоо ингээд стресс ингээд одоо YouTube сувг дээрээ та нартай галуулцаж одоо ингээд сууж энэ. Тэгээд намайг хайрладаг хүндэлдэг. Намайг үзэн яддаг хүмүүстэй ингээд хаваараа сухчаас сайхан шүү. Тэг ямар ч tas надад ёо. Би одоо өмнө насандаа юу хийсэн юм шүү. Мэдээний сэтгүүлч байсан юм шүү. Ямар таач гэдэг юм лалрын үг хаанасаа сурцахаар юм шүү. Минут мэдийг харж байгаа тийм ундлаа шүү. Өнгөрөөд ойчлаа шүү. Тэгчээд бас ингээд стресстэй ингээд бас та нарт юм ярих гээд ингээд суугаад ингээд одтой чаас. Бас ер нь цаанаа их сайхан сэтгэлтэй хүн байгаад байт юм шүү. Амаа үс гэдэг харж штэ тослогдоод баг яан ч гэдэг. За амартай нэг тиймэрхүү. Бяхасаа ямартай ч шааж ин тий. За ойлгомжтой байсан. Би нэг хин чадахгүй байна. Би бас дээрээс нас нэг юм хийгээд байна гэсэн. Энэ угсаа миний одоо сипкон буюу одоо ингэ юм зуршил аваад шүү дээ. Би нэг бол хизээч ингээл шууд нэг хүн хэлээл. Өө чи тэгээд та бойлон гэдэг. Оо за тэгээд болчих хөө гэдэг. Ингээ болж чадахгүй мөлий. Энд чи ингээд бүр насан туршдаа ингээд хийгээд ирсэн юм зуршил аваад шүү дээ. Би одоо гэдэг ч юм уу те нэг юм байна. Тэгтээ өөр анзаардаг байцаад одоо би ингээд өөр бичлэгүүдэд анзаарч байгаа. Нөө эдит ихтэй ямар царат юм бэ? Ямар лайт юм бэ гэд өөрөөсөө залхах үе бас байна. Гэхдээ би нэг ингээд шууд засаад янзлаад ингээд чадахгүй байна. Амлж чадахгүй минь найзтай байсан. Балаава нар минь. Та нар өөрсдөө тэгээд тэр дуу мог наагаа сонсч юм яадаг гэж. За тэгээд инхүү миний энэ хар шүний богино YouTube бичлэг ингээд дуусгая. Тэгээд би нэг одоо ингээд оруулаад тэгээд угаас энийг оруулаад тэгэл ерөөсөө яах вэ? Өнгөрөөд байж байгаа. Нас мас ч одоо хэцүүдэж ерөөсөө бүр дэлхийн байж ерөөсөө өөрийн мэдлгүй сүүмээ гэл нэг мэтгэд баг буудан дээр гурхараад унтч мунтаж хэцүү байна. Сүүлийн үед. Өө тийм балга ундаа очи. Зэрэг шүү. За тэгээд надтай адилхан санал бодолтой стресс хүмүүс юу байна уу? Би л ганцаараа ингээ хөөрөд байна уу? За тэгээд дараагийн бичлэгээр эргэж уулзцай балаа унараа харьд шүү. Бай бай.